газрын ээлжил зөвлөгөө болон маань эхэлж байна. Тэгэхээр манай одоо пэйж руу над руу айгүй их батганы талаар асуултууд ирдэг болохоор батга ер нь яагаад үүсдэг вэ гэдэг одоо мэдлэгтэй болчих юм бол батгатай тэмцэх бас аргуудаа олох боломжтой. Тэгэхээр хамгийн энгийнээр авч үзэх юм бол батга гэдэг нь өөрөө одоо үсний утанцар буюу тосны булчирхаанаас үүдэлтэй ийм одоо арсны өвчин байгаад байгаа. Тэгэхээр үсний утанцар буюу тосны булчирхай хоёроо ойлгочих юм бол батгатай бас тэмцэх боломжтой байдаг шүү. Тэгэхээр хэдүүлээ өөрсдийнхээ төлөө, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бас мэдлэгтэй, мэдээлэлтэй байцгаая. Тэгэхээр арсыг жоохон судлаа. Арс маань өөрөө нүхнүүдтэй байдаг. Нүхнүүдийнх нь яг доор нь болохоор тосны булчирхай байрладаг бөгөөд тосны булчирхай нь үсний ууданцараар дамжиж одоо үндсэндээ тосоо ялгаруулдаг бол байгаад байгаа. Тэгэхээр хамгийн чухал мэдээлэл нь өөрөө юу вэ гэх юм бол тосны булчирхай нь шаардлагатай себум буюу одоо хүний ялгаруулах ёстой тосыг ялгаруулад эхэлдэг. Энэ себумаар дамжиж одоо үхсэн арс нь гадагшилж байдаг. Энэ процесс нь өөрөө 28 хоногт болдог бөгөөд арс 28 хоногийн дотор өөрийгөө нүхэн төлжүүлж сэргээдэг гэсэн үг. Тэгэхээр та бүхэн маань бас энэ мэдээллийг аваад ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэхдээ 28 хоног хэрэгжилж бодит үр дүн гарна гэдгийг бас мэдээрээ. Тэгэхээр батга гэдэг нь өөрөө амар утга учиртай гэх юм бол энэ тосны булчирхайн тосоо ялгаруулахдаа одоо энэ себумыг ялгаруулахдаа гол нь бохирдолтой нийлээд энэ нь ингээд бомбож үүсдэг. Дээрээс нь бидний одоо арсан дээр байдаг бактери буюу пропионы бактериум acnes гэдэг маань угаасаа арсан дээр байдаг бөгөөд энэ бохирдол тостой нийлээд эхлэхээр батга үүсдэг байгаа. Тэгэхээр хамгийн гол одоо үндсэн хоёр шалтгаан нь үсний утанцар бүглэрэх буюу тосны булчирхай нь хит их тос ялгаруулах. Тэгэхээр энэ хоёрыг ойлгоцсон байгаа цагт үндсэндээ хүн өөрийгөө яагаад ер нь батгатай байгаад байна гэдгийг ойлгох боломжтой байдаг шүү. За тэгэхээр хоёр гол асуудлууд нь үсний утанцар бүглэрэх буюу тосны булчирхай хит их тос ялгаруулах. За тэгэх юм бол тэгээд аваад хэдүүлээ тэл авч үзье л да. Яагаад ер нь тосны булчирхай хит их тос ялгаруулдаг вэ? За нэгт хит их тослог арьстай хүмүүс цаанаасаа одоо хит их тос ялгаруулдаг. Нөгөө талаараа гормоны өөрчлөлт буюу шилжилтийн нас эсвэл одоо жирэмсэн үед эсвэл эмэгтэйчүүдээр ялангуяа юм ирсэн үед одоо гормоны өөрчлөлтөөс болоод тосны булчирхай хит их тос ялгаруулдаг эхэлдэг. Мөн дотоод эрхтэнгийн тэнцвэргүй байдал алдагдсан тохиолдолд мөн тосны булчирхайнууд нь одоо тэнцвэртэй байдлаа бас алдаж явдаг. Бөгөөд стрессээс бас хамааралтай байдаг. Тэгэхээр энэ бол үндсэн дөрвөн шалтгаан байгаа. Нөгөө тал дээр үсний ууданцрууд яагаад бүглэрдэг вэ гэх юм бол мөн гормонтой холбоотой эрэгтэй гормон буюу андрогенийг хит их ялгаруулснаас болоод ууданцар бүглэрдэг. Нөгөө талаар энэ ууданцрууд маань бас хэтэрхийх бохирдолтой байх юм бол бүглэрэх магадaltaй байдаг шүү. Тэгэхээр энэ үндсэн шалтгаануудыг ойлгох нь айгүй чухал. Мөн уламжлалт ухаанаар арсны хаана юм гарсантай холбоотойгоор хүн аль дотоод эргэтэн тэнцвэртэй байдлаа алдснаа бас мэдэх боломжтой байдаг. Яагаад гэвэл арс маань бидний одоо тойл одоо хамгийн том бас эргэтэн учраас бидний дотоод эргэтэн тэнцвэртэй байдалд алдсан байх юм бол арс биднэрт мэдээлэл өгдөг. Тэгэхээр тухайн дээр жишээлбэл юм гарлаа гэхэд уламжлалт ухаанаар бол мэдрэлийн систем буюу одоо стресс хит их байгааг бидэрт одоо мэдэгдүүлдэг. Эрүүн дээр жишээлбэл юм гарлаа гэх юм бол хоол боловсролтын систем маань муудсан эсвэл хеликобактертэй жишээлбэл болсон гэсэн. Мөн жишээлбэл хүнсний хооронд одоо юм хүнсний дундтай хоёр хүнсний хооронд юм гарсан тохиолдолд жишээлбэл бөөр юм уу элэг муудсан бол байдаг. Тэгэхээр энэ маань бас бидэрт айгүй их мэдээлэл өгдөг учраас энэ мэдээллийг бид нар айгүй зөв бас ойлгож явах хэрэгтэй. За айгүй олон шалтгаанууд айгүй олон хүчин зүйлсүүд бас энэ батгатай болох шалтгаануудыг нэмэгдүүлээд явцдаг. Эдгээр гэхдээ гол шалтгаанууд бол биш. Тэгэхээр энэ хүчин зүйлсүүд маань жишээлбэл маш их одоо бохирдолтой гараараа нүрээ барих, нүрэндээ хүрэх, дээрээс нь батгаа шахах. Батгаа шахах нь өөрөө энэ асуудлуудыг өндрүүлдэг буюу сорив жишээлбэл үлдээдэг учраас бити батгаа шахаарай. Дээрээс нь одоо бохирдолтой орчинд байх. Тэгээ өдөржингөө бохирдолтой орчинд байсны дараа жишээлбэл нүрээ угаахгүй байх. Энэ зүйлсүүд маань бол гол шалтгаанууд биш хэдий ч одоо батгыг нэмэгдүүлэх улам одоо бомбуулгах ийм бас хүчин зүйлсүүд байдаг шүү гэдгийг анхаараарай.
Дээрээс нь жишээлбэл бидний орчин бас аюул их нөлөөлдөг. Хит их халуун орчинд байх нь бас одоо баттай үед тэрийг нь төрөвчлөх магадaltaй. Дээрээс нь бид нар бас одоо буруу хоолтой байх юм бол нэг төрөсөх боломжтой байгаа. Тэгэхээр хит их халуун одоо хит их хуралтай зүйл идэх юм бол одоо угийн асуудалтай үед асуудлыг бас нэмэгдүүлэх боломжтой. Мөн хит их одоо гормонтой им уугаад ах юм бол энэ маань өөрөө бас асуудлуудыг нэмэгдүүлэх боломжтой. Эдгээр нь гэхдээ гол шалтгаанууд нь биш, зүгээр нэмэгдүүлэх хүчин зүйлсүүд байгаа шүү. Батхтай үед юунаас зайлсхийх ёстой вэ гэх юм бол ялангуяа батхаа шахахаас зайлсхийгээрэй. Энэ маань өөрөө сорив үүсэх магадaltaй учраас ертөөсөө хийж болохгүй зүйл байгаад байгаа. Дээрээс нь хит хурц химийн бодистой одоо спирттэй цэвэрлэгч хэрэглэх нь өөрөө тухайн үед яг батхыг атаах одоо тэр мэдрэмжийг төрүүлж байгаа ч гэсэн түрүүчийн хэлээд байгаа нь себум ялгаруулалтыг улам нэмэгдүүлдэг учраас эсэргээрээ улам одоо тосны булчирхаануудыг идэвхжүүлж эхэлдэг шүү. Мөн одоо бутсан үедээ жишээлбэл оройдоо нүрээ угаахгүй эсвэл өдөржингөө явчаад нүрээ угаахгүй тохиолдолд энэ нөгөө бохирдлыг нэмэгдүүлээд одоо уутансрыг улам бөглөрөх магадaltaй болгодог болохоор ялангуяа оройдоо заавал нүрээ цэвэрлэж унтаарай гэдгийг бас сануулъя. Тэгэхээр арьсаа хамгаалж батггүй бай гэх юм бол ялангуяа саяны одоо хэлдгээр их үүсрүүдэд маш сайн ойлгох хэрэгтэй. Маш олон хүмүүс буруу ойлголттой явдаг. Яагтвэл зөвхөн гадны нөлөөнөөс одоо жишээлбэл ямар нэгэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэлээ эсвэл зүгээр одоо өдөржингөө нэг газар одоо халуун байлаа гэд батг үүсдэг гэж боддог. Гэтэл батг маань өөрөө одоо бидний яг бас дотоод эрхтэнгүй холбоотой арьс маань үндсэндээ бидний толь учраас батгаар дамжуулж дотоод эрхтэнгүүд бидний дотоод систем тэнцвэртэй байдлаа алдсан байна шүү гэдгийг мэдээлдэг учраас та хэрвээ батг гараад ах юм бол их үсрээ маш сайн ойлгохыг хичээгээрэй. Тэгэхээр та жишээлбэл сүүлийн үед стресстэй байсан уу? Та орчноос хойсон уу? Эсвэл гормонтой им уусан уу? Эсвэл та одоо яг шилжилтийн насандаа байна уу? Эсвэл жирэмсэн болсон байна уу? Эдгээр одоо шалтгаанууд бас одоо эдгээр амьдралын өөрчлөлтүүд нь батхыг одоо бий болгох гол шалтгаанууд шүү. Тэгэхээр та энийг маш сайн ойлгоорой. Хэрвээ энийг ойлгоцсон байх юм бол дараагийн алхмуудаа хийхэд танд илүү бас ойлгомжтой байна шүү. Тэгэхээр хамгийн түрүүнд яагаад батг үүсэж байгаа их үсрүүдээ та бүхэн маань сайн олоорой гэж хүсье. Тэгээд хэрвээ асуултууд байх юм бол асуултуудаа явуулж болно баяр таа.